Сайн байна уу? Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн 3 дахь түвшний оюутан Биндрийн байна. Өнөөдөр би Монголын хөрөнгийн зах зээлийн суурь асуудал болон түүнийг шийдвэрлэхэд миний оруулах хувь нэмрийн тухай танилцуулах болно. Монгол Улсын хөрөнгийн зах зээл, иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт, итгэлцэл, урт хугацааны оролцоо гэсэн нэлтгэлийг Next Gen Investment Professional Scholarship хөтөлбөрийн хүрээнд бэлдсэн болно. 2024 оны эцэст Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 их найт төгрөг, нийт арилжааны дүн 10.5 их найт, үн цаасны арилжаа 1.5 их найт төгрөгт хүрч 2020 оныхоос 24 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нөгөө талаас санхүүгийн салбарын 90%-ийг банк эзэлж нийт хадгаламжийн хэмжээ 30 их найт төгрөгөөс давсан буюу хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс бараг 3 дахин хэвээр байна. Нийт санхүүгийн системийн 90% банкны салбар эзэлсээр байгаа нь эрсдлийг нэг сувг төвлөрүүлж, урт хугацааны санхүүжилтийг хязгаарлаж, хөрөнгийн зах зээлийн оролцоог сулруулж байна. Хэдийгээр хөрөнгийн зах зээл өсөж, тоон үзүүлэлт нь сайжирч байгаа ч иргэдийн хөрөнгийн зах зээлийн ойлголт, оролцоо, хувьцааны арилжаа хангалтгүй түвшинд байна. Тодорхойлбол судалгааны санал асуулгын үр дүнд 10 хүн тутмын 7 нь хөрөнгийн зах зээлийн талаар ямар нэг мэдлэггүй гэж харилжээ. Жижиг хөрөнгө оруулагчдын тоо 2016 онд 318 мянга байсан бол 598 мянга болж нийт хүн амд эзлэх хувь 16.5% болсон. Гэвч ихэнх нь зах зээлийн мөчлөгийг зөв ойлгохгүй, зах зээлийн уналтын мөчлөгт идэвхтэй оролцож, өсөлийн дараах үед хөрөнгө оруулалтаа зогсоож, урт хугацаанд тогтвортой өгөөж хүртэж чадалгүй зах зээлийг орхих хандлага ажиглагдаж байна. Энэ нь зах зээлийн чадамж сул байгаад биш. Иргэд зах зээлийн мөчлөг, эрсдэл, үн цэнийг ойлгох санхүүгийн боловсрол дутмаг байгаатай холбоотой юм а. Хэрв зарим томоохон компани хувьцаат хэлбэрээс татгалзан хязгаарлагдмал хариуцлагатай хэлбэр шилжвэл үн цаасны үн цэнийг бууруулах, эрх мэдлийг төвлөрүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхлыг хөндөж, зах зээлийн итгэлцэл, хөрөнгө оруулалтын үр өгөөжд сөргөөр нөлөөлж болцсохгүй юм а. Иргэдийн мэдлэг, итгэлцэл, урт хугацааны оролцоо хангалтгүй түвшинд байгаа нь дараах шалтгаантай юм а. Монголын хөрөнгийн зах зээлийн өсөлт, бууралтын мөчлөг, зах зээлийн савлгааг жижиг хөрөнгө оруулагчид ойлгоход хүндрэлтэй. Мэдээлэл нь хит мэргэжлийн, иргэдэд тэгш хүртээмжтэй хэлбэрээр хүрдэггүй. Дата дээр суурилсан шинжилгээ ховор. Иргэд ямар үндслээр хөрөнгө оруулахаа мэддэггүй гэс болдог байна. Үүний үр дагаварт хөрөнгө оруулагчид богино хугацааны савлгаанд автдаг, зах зээл итгэх итгэл сулардаг, урт хугацааны хөрөнгө оруулалт төлөвшдөггүй гэж үзэж болно. Монгол улсад хөрөнгийн зах зээл, үн цаасны талаарх ойлголт дутмаг байсны хамгийн тод жишээ бол 1990-ад оны хувьчлал юм. 1992 онд Монгол улсын 1.1 сая иргэнд 475 улсын үйлдвэрийн газрыг цэнхэр ягаан тасалбараар тэгш хувьчилж өгсөн юм а. Гэвч тухайн үед олон хүн үн цаас, хувьцаа гэж юу болох, ямар үнцэнтэй болохыг ойлгоогүй улмаас тасалбараа удаа, гурил, эсхий гутлаар сольж байсан гэвэл та итгэх өв. Харин хувьцааны ашиг тусыг ойлгосон цөөхөн эдгээр тасалбарыг цуглуулж өнөөдөр тэр үеийн өмчийн ихэнх хэсэг нийт хүн амын ердөө 1% дэлгэрсэн байна. Энэ түүх бидэнд нэг зүйлийг маш тодорхой харуулж өгдөг. Зах зээл шударга хуваарлалт хийсэн ч санхүүгийн мэдлэггүй хүн боломжоо алдаж, мэдлэгтэй хүн боломжийг ашигладаг. Тиймээс цаашид Эрдэнэс 5 толгой зэрэг томоохон компани хувьцаа цаасан хэлбэрээс биржийн арилжаанд бүрэн шилжих үед иргэн бүр үн цаасны зах зээлийн суурь бололттой байх нь зайлшгүй шаардлага юм а. Өнөөдөр бидэнд 1990-ад оных шиг боломж дахин ирж байна. Энэ удаа гол асуулт нь боломж бий эсэх биш, харин иргэд түүнийг ойлгож ашиглаж чадах уу гэдэгт оршиж байна. Хөрөнгийн зах зээлийн асуудлыг зах зээл өөрөө биш, харин зах зээлийг ойлгох чадвар тодорхойлж байна. Тиймээс шийдэл нь зах зээлийн мөчлөгийг өгөгдөлд суурилан тайлбарлах, компаниудын санхүүгийн мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрт хувиргах, хөрөнгө оруулагчдыг богино хугацааны үнийн хэлбэлцлийг бас компанийн үндсэн үн цэнийг хардаг болгох, иргэдийн хөрөнгийн зах зээлийн боловсролыг дээшлүүлж чадваржуулах, жижиг хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой зах зээлийн орчин бүрдүүлэх юм а. Жишээлбэл зах зээл унсан үед ч сайн компани хувьцаа урт хугацаанд боломж болдгийг датагаар харуулж болно. Нэг макро хүчин зүйлс компаниудын ашигт хэрхэн нөлөөлдгийг график, индексээр товч тодорхой ойлгомжтой тайлбарлах боломжтой юм а. Энэ нь хөрөнгө оруулагчдыг эрсдлээс айлгүйгээр мэдлэг дээр суурилж шийдвэр гаргахад туслах юм а. Миний хувьд Монгол улсын хөрөнгийн зах зээл, үн цаас, хувьцааны талаар сур мэдлэгийг дээшлүүлж, жижиг хөрөнгө оруулагчдын урт хугацааны хөрөнгө оруулалт хийх чадвар, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн гол зорилтууд нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтыг нэмэгдүүлэх, санхүүгийн мэдээлэл суурилсан шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдлийг ойлгож, урт хугацаанд үн цэнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгох, нийгмийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах юм а. Төслийн үр нөлөөгөөр иргэдийн санхүүгийн мэдлэг дээшилж,
урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын дадал төлөвшөх, хувьцааны зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болох юм а. Сургалтын агуулгын хүрээнд хөрөнгийн зах зээл, үнд цаас, хувьцаа, топ 20 индекс, биржийн үйл ажиллагаа, өсөлт ба уналтын мөчлөг, хувьцааны арилжааны стратеги, богино болон урт хугацааны хөрөнгө оруулалтын ялгаа, эрсдэл ба өгөөж, компаниудын санхүүгийн тайланг үнэлэх, макро эдийн засгийн үзүүлэлт ба зах зээл нөлөөлөх хүчин зүйлсийг хамаарах юм а. Миний хувьд санхүү хөрөнгийн зах зээлийн мэдлэг болон дата анализийн ур чадвараа ашиглан сургалтын зохион байгуулснаар үнд цаасны компанийн судалгаа, аналитик, харилцагчийн боловсролын ажлыг дараагийн түвшинд хүргэх боломжийг бий болгож, иргэдийн хөрөнгийн зах зээлийн боловсролыг дэвшлүүлж, итгэлцэл, урт хугацааны оролцоог бэхжүүлэн, жижиг хөрөнгө оруулагчдад ээлтэй, тогтвортой зах зээлийн орчин бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах юм а. Дүгнэж хэлэхэд Монголын хөрөнгийн зах зээл өнөөдөр тоон өсөлтөө хангалттай харуулж чадсан. Харин цаашид итгэлцэл, мэдлэг, урт хугацааны оролцоо дээр суурилсан чанарын өсөлт хамгийн чухал. Хөрөнгийн зах зээл бол зөвхөн арилжааны платформ биш. Харин макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн санхүүжилтийн сувг юм а. Анхаарал хандуулсанд баярлалаа.